Улсын хурлын гишүүн энэ Алтан шагаан нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн гадаадын зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хил зэгсэх асуудлын хилцүүлгийг төсвийн байнгаараа 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар явууллаа. Монгол Улсын хурлаас сойрхон баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийн жагсаалт тусгагдсан. Засгийн газрын өрийн баталгаагаар баталгаажсан импортыг орлох, үйл ажиллагааны орлогоороо зарлаа нөхөх боломжтой нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий газрын төсний боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, сэлбэдэд төвд түшгэлсэн гэр оролцоог орон сууцчлах төслийн санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Гадаадын зээлгийн ашиглалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр хилцээрийн шатанд хүлээгдэж байгаа томоохон төслүүд хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдэх. Гадаадын зээлгийн санхүүжилтийг богино хугацаанд үр дүндээ ашиглах нь төсөвт учруулах дарамтыг багасгах, нийгмийн эдийн засгийн доктортой хөгжлийг хангах, улмаар олон улсын хэмжээнд Монгол улсын нэр хүндийг дээшлүүлэх, зээлзэх зэрэглийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна. Хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дэв парламент цэгийн цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Төсвийн байнгын хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед улсын хурлын гишүүн Ж. Батчаргал улс орны хөгжилд ач холбогдол бүхий томоохон төслүүдийн хэрэгжүүлэхийг дэмжих нь зүйтэй бөгөөд гэрээ хэлцэл хийгдсэн боловч ашиглалт үр ашиг нь хангалтгүй байгаа гадаадын зээлгийн ашиглалтыг сайжруулахад анхаарах, төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол улсын төсвийн тусгай шаардлага хангах хэсэх, мөн сэлбэдэд төвд түшгэлсэн гэр ороллын орон сууцчлах төслийн зардал нь төсөвт хэрхэн тусгагдсан талаар цаашид томоохон төслүүдийн санхүүжилтийг хөгжлийн банкаар хэрэгжүүлж засгийн газар өрийн баталгаа гаргах хэлбэрээр зохицуулах боломжтой хэсэг талаар улсын хурлын гишүүн Эр Батболд төсөл тусгагдсан газрын тус боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийг дэмжиж байгаа илэрхийлж сэлбэдэд төвд түшгэлсэн гэр ороллын орон сууцчлах төслийн хэрэгжүүлэхдээ хувийн хвшлээр гүйцэтгүүлэх боломжтой хэсэг, мөн барилгын төсөв төртөгт газар чөлөөлтийн төлбөр болон дэд үтцийг барих зардал тооцсон хэсэг талаар улсын хурлын гишүүн Ч. Намин томоохон төслүүдийн хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд дахин ийм агуулга бүхий нэг удаагийн шинжтэй хуулийн төслийг өргөн мэдүүлэх хэсэг, мөн хуулийн төслийг батлагдсанаар үүсэх эрсдэл болон эдгээр 3 төслийн хэрэгжилтийн явц үр өгөөжийн талаар улсын хурлын гишүүн П. Сайн зориг гадаад зээлийг төсвийн тусгай шаардлага тооцохгүйгээр ашиглах агуулга бүхий хууль батлагдаж байсан хэсэг талаар тодруулж гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэн хурдан хугацаанд эргэлтэнд оруулж ашиглалтыг сайжруулахад анхаарах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Даваагийн Цогтоотор гадаад зээлийн ашиглалтыг хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, мөн холбогдох төрийн захиргааны байгууллагын ажлын уялдааг хангах, эрсдлийг багасгаж хяналтыг сайжруулах нь зүйтэй талаар дурдж Бүгд найрамд Солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн хэрэгжилтийн явцын талаар улсын хурлын гишүүн Дээврийн Туяа газрын төс боловсруулах үйлдвэр барих төслийг төсвийн тусгай шаардлага нийцүүлэн санхүүжил шаардлагатай хугацаа. Энэ хугацааны ашиглагдаагүй зээлийн хүүгийн зардал болон нийт гадаад зээлийн үлдэгдэл сэлбэдэд төв түшгэлсэн гэр оролцоог орон сууцх төслийн дүн багтсан хэсэг. Мөн Монгол улсын гадаад зээлийн жилийн дундаж хүүгийн төвшин, ирээдүйн зангийн хөрөнгийн үлдэгдэл хэдэн үеийн хүүтэй хаана хадгалж байгаа талаар сэлбэдэд төв түшгэлсэн гэр оролцоог орон сууцчлах төслийг хэрэгжүүлэхдээ дэд үтцийн зардлыг төр хариуцсан барилга байгууламжийг төр хувийн шинжлэлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой хэсэг талаар улсын хурлын гишүүн Б. Заяавал төсөвтэй холбоотой буруу шиг тогтоож байгааг анхааруулж төсвийн урсгал зардал шинжилэл хийх ажлын явц болон удаашралтай үр дүнгүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын 25-26 оны төсөв тусгагдсан санхүүжилтийн дунд худалдаа авалтын хэмжээ, ажлын байрны өсөлтийн талаар мөн хууль хэрэгжих хугацаа болон зээлийн орон зай үүсэнтэй холбоотой нэмж дахин зээл авах хэсэг талаар улсын хурлын гишүүн Алтан уяг нийслэл гаргасан бондын дүн зарцуулалт үлдэгдлийн талаар мөн хуулийн төслийн нэрийг оновчтой тодорхойлсон хэсэг газрын төс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар асууж хариулт авлаа. Байнгын орооны хуралдаанаар гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.6% буюу олонх дэмжиж хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдэд гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хилцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын санал төгөлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.
анхаарал тавьсан явдалд баярлалаа.